2015 онд ашиглалт орсон цагаас хойш уурын зухар халаалт дулаанаа шийдэж ирсэн Дархан сумын 1-р багийн 8 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилээс эхлэн төвийн нэгдсэн дулааны шугамд холбогдлоо. Ингэснээр тус цэцэрлэгт суралцдаг 150 гаруй хүүхэд 30 гаруй багш ажилчид төвийн дулаанд холбогдсон тогтой дулаахан орчинд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус багт байрлах Дархуул аймгийн онцгой байдлын газрын Дархан сум дахь 2 дугаар зэрэглэлийн Галтөмөр унтраах аврах 54 дугаар анги нь 1995 оноос хойш 30 жилийн хугацаанд нам даралтын зуухаар авч үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Албаагчдын ая тухтай стандартын шаардлага хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус ангийн төвийг халаалтын шугамд холбох ажил эхэлж одоогийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 85% байна. Үүнтэй зэрэгцэн онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр дотоод шугам сүлжээг халаалтад холбох ажил эд өрнөж байна. 8 дугаар цэцэрлэг болон гал унтраах 054 дугаар ангид орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 880 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. За энэ хөрөнгө оруулалт бол ямар ач холбогдолтой гэсэн гэхээр 10 жил одоо уурын зухаар галж ирсэн 8 дугаар цэцэрлэг маань ингээд төвийн нэгдсэн дулааны шугамд холбогдсон. За энэ дээр мөн онцгой байдлын 054 дугаар анги маань онцгой байдлын ерөнхий газартаа хүсэл тавиад 200 орчим сая төгрөгөөр дулааны шугамаа холбох ажлыг ингээд бас хийж хэрэгжүүлээд дуслаа. За энэ хоёр байгууллага маань одоо дулаанд холбогдсоор нэгт хүүхдүүдийн багш ажилчдын мөн онцгой байдлын аврагчдын аюулгүй байдал тав дахьтай байдлыг хангалаа. Хоёрдугаар хамгийн гол үр дүн нь бол хоёр том уурын зуухыг одоо буулгаж цэвэр орчинд бас хувь нэмрээ орууллаа гэж үзэж байна төлөөлөгч юм бас. Агарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зухаар халаалт дулаанаа шийдвэрлэж байсан гал унтраах 54 дугаар анги болон 8 дугаар цэцэрлэгийг төвийн шугамд холбож хоёр уурын зуухыг инхүү буулгаж байна.